Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ ээлжид шинэ контентороо уулзж байгаадаа баяртай байна. Яг одоо таны сонсох гэж байгаа, үзэх гэж байгаа энэ контент бол Христэд хүрэх зам гэдэг нэртэй номыг сонсох ийм контент байна. Тэгээд энэ контентын хувьд маш одоо онцгой зүйл нь юу гэхээр мэдээж энэ контент бас Монгол биш гадаад улсад бичигдэж байгаа гэдгээр нэгдүгээр онцгой байна. Хоёрдугаарт бас яг байгальд сайхан бурхны бүтээсэн байгальд суугаад бичиж байгаа гэдгээрээ бас онцгой гайхалтай олон сая хүний хүмүүсийн амьдралыг өөрчилж чадсан Есүс Христийг танилцуулж түүний хайр уучлал нэгүсэл хийгээд түүний мөн чанарыг маш олон хүмүүст хүргэж чадсан энэ алдартай номыг одоо та бүхэн уншиж хүргэх гэж байгаадаа маш их баяртай байна. За ингээд миний контенттай хамт байгаарай. Баярлалаа. Бурхны хайр инрэл. Байгаль хийгээд илчлэлт бүхэн Бурхны хайр ивэлийг энэ тэнцүү гэрчилж байдаг билээ. Тиймээс ч бидний аж амьдрал баяр хөөр, цэцэн мэрэгэн ой ухаан бүгд сайхан бүтээл Тэнгэрийн эцгээс их саруулчтай юм аа. Байгаль дэлхийн гайхалтай туйруулыг харцгаагтун. Зөвхөн хүний төдийгүй хамаг амьтны ашиг тус ад жаргалын төлөөнөө бүхнийг хичнээн гайхамшигтайгаар зохицуулсныг бодоод үцэцгээ. Газар дэлхийг гийгүүлэн сэргээгч нарны гэрэл, хур бороо, уул нуруу, дов толгод, далаа тэнгис, тал хөндөй энэ бүгд цөм их бүтээгчийн инрэл хайрыг өгүүлсээр буй. Тэр өөрийнхөө бүхий л бүтээл туйруулын өдөр тутмын хэрэгцээг хангаж байдаг. Энэ тухай дуулал номд бүхний нүд тань руу хардаг бөгөөд та товсон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ. Та мутраа дэлгэн бүх амьтны хүслийг хангадаг хэмээн яруу сайхнаар дүрсэлжээ. Бурхан хүнийг маш ариун ад жаргалтай байхаар бүтээжээ. ертөнцийг бүтээгчийн мутраар бий болсон газар дэлхий үзэсгэлэнтэй сайхан байлаа. Газар дэлхийд ялзрал, өгөршлийн ул мөр, хараалын бараан сүдэр огт байсангүй. Харин Бурханы мөн чанар болох хайр инэрлийн хуулийг зөрчсөн нь дэлхийд үхэн зовлон тарьжээ. Гэвч нүгэл хилэнцгийн уршгаар бий болсон зовлон гамшиг рууч Бурханы хайр инэрл чиглэдэг билээ. Бурхан хүний тусын тулд газар шороог хараасан тухай өгүүлсэн нь буй. Аж төрөл, ахуйн явдлаар дүүрэн хүний амьдралд тохиолдох бэрхшээл сорилтууд нь зөвхөн хүний төлөө түүнийг хүмүүжүүлж синхруулахын тулд бөгөөд энэ хүн төрлөختнийг доройтуулан мөхөөгч нүглийн үр дагавраас чөлөөлөх Бурханы төлөвлөгөөнд урьдчилан тусгагдсан болоо. Цөвдөж доройтсон хэдий ч газар дэлхий дээр ганцхан уй гашуу гуниг зовлон ноёрхож байдаг юм бишээ. Их байгальд найдлах хийгээд тайтгарлын аялгау дуурсаж байдаг. Өчүүхэн бутнаас цэцэг нахиалж өргөстэй мөчөрт сарнаа цэцэг дэлбэгээ задлан байдаг. Дэлбэлж буй нахиа газраас цухойж буй өвсний ширхэг бүхэн Бурханы хайр юм хэмээн шивнэж байдаг билээ. Агаар мандалд баяр баясгаланд дуу хоолойгоо цуурайтуулан байгаа үзэсгэлэнт шувууд өнгийн болбраахан анхлам цэцэгс сүр хүчит ногоон ой мод энэ бүхэн Бурханы эцэг ёсны халамж инхрийлэл өөрийн хүүхдүүдэд жаргалтай байлгах гэсэн түүний чин хүслийг гэрчилдэг билээ. Бурханы үгэнд түүний зан чанар илэрдэг. Эзнийг хэлсэн бүхэн түүний химжээшгүй хайр, түүний инэрлийг тунхаглам. Мойсе өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч гэж залбирлын үеэр гуйсанд Бурхан би өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнөр өнгөрүүлнэ хэмээн хариулжээ. Энэ нь түүний цог жавхлан бүлгөө. Эзэн Мойсегийн урдуур өнгөрч Эзэн Бурхан өрөвч нэгүүлсэнгүү уурлахтаа удаан ба хайр инэрл үннээр бэлхэн билээ. Тэр инэрл хайрыг мянган үеийн турш хадгалж гимт хэрэг, гим буруу, нүглийг уучилдаг гэж тунхаглав. Тэрээр
Уурлахтаа удаан, хайр инэрлэр бэлхэн тул гмийг уучилдаг ажээ. Бурхан тэнгэр хийгээд газар дээрх тоо томшгүй олон бэлэг шинжээрээ биднийг өөртөө хандуулсан билээ. Тэрээр байгалийн үзэгдлүүдээр болон газар дэлхий дээр зөвхөн хүмүүс л мэдэрч чадах тийм ойр дөт эмзэг харьцаагаар дамжуулан бидэнд өөрийгөө таниулахыг ирмэлцсэн юм. Гэхдээ энэ нь ч түүний хайрын тухай бүрэн гүйцэд төсөөллийг өгч чадаагүй билээ. Энэ бүх гэрчлэлийг үл хайхран үнний дайсан Бурханаас аюун ширвэтэж түүнийг догшин хэрцгийд тооцох хүртэл хүний оюун ухааныг монхруулсан байна. Сатан Бурханыг хүн төрлөختний алдаа эндэгдлийг мөчгөн мөрдөж, яд оноох шүүгч, хатуу сэтгэлд мөнгө хүлэгчийн адил гэж таниулсан. Тэрээр ертөнцийг бүтээгч эзэн хүмүүсийг үргэлж хардаж сэрдэн, сүүлд нь шийтгэл оноохын тулд гин алдаж ослтхыг нь хүлээдэг гэж ухуулдаг байжээ. Тиймээс ч Есүс дээрх харанхуй ойлголтыг няцааж Бурханы хязгааргүй хайр инэрлийг илчлэхээр газар дэлхийд ирж хүмүүсийн дунд амьдарсан билээ. Бурханы хүү эцгээ мэдрүүлэхээр Тэнгэрээс ирэв. Бурханыг хинч хизээж хараагүй бөгөөд эцгийн өвөрдөх цорын ганц хүү болох Бурхан нь түүнийг таниулсан юм аа. Эцэг минь бүгдийг надад өгсөн бөгөөд эцгээс өөр хинч хүүг танихгүй. Хүү болон хүүгийн эцгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хинч эцгийг танихгүй. Шавнырынх нь нэг түүнээс бидэнд эцгээ харуулаач хэмээн гооход Есүс би та нартай ийм удаан хамт байхад чи намайг таньсангүй гэж юу? Намайг харсан хүн эцгийг харсан. Гэтэл бидэнд эцгээ харуулаач гэж чи яаж хэлнэ вэ хэмээн хариулжээ. Есүс өөрийнхөө газар дэлхий дээрх үүргийн тухай сайн мэдээг ядуус дэлгэрүүл гэж тэр намайг тосолсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн тулд болоо гэж хэлсэн байдаг. Энэ нь түүний ажил үйлс нь байсан юм. Тэрээр сатааны хорлолд өртөгсдгийг ангааж, газар сайгүй сайн үйлийг бүтээж яв. Өвчин чанлагсдын орь дуу нэг ч өрх бүлд сонсогдохгүй тийм тосгон сууринч олон байв. Учир нь тэрээр дайран өнгөрөхдөө бүхнийг ангаасан нь тэр болоо. Түүний бүхий л үйлс зорилго нь түүний Бурханаар тослогдсон нэгэн болохыг нотолж байв. Есүсийн амьдралын алхам бүр нь хайр инрэл нэгүсэл байсан бөгөөд зүрх сэтгэл нь хүмүүний үрсийг ивэн хайрлаж байв. Тэр хүмүүсийн гачигдал хэрэгцээг мэдэх гэж хүний язгуур шинж төрхийг олсон. Хамгийн ядуу болон энгийн хүмүүс ч түүн рүү ойртохосоо имэж байсангүй. Бяцхан хүүхдүүд ч түүнд эргэлэн нааддаг байв. Тэд нар Есүсийн хайр гэрэлтсэн харцыг ширтэж түүний өвөр дээр суух дуртай байваа. Есүс үннийг хизээч нуун далдлаагүй бөгөөд үнэн үгсийг чин сэтгэлээсээ өгүүлдэг байв. Тэрээр хүмүүстэй харьцахдаа туйлын зүй зогсд хийгээд анхаарал халамжтай зэрэгцээ. Хизээч бүдүүлэг төрөмгий авирлаж шаардлагагүй үед ширүүн үгсийг хэлж байсангүй. Эмзэг сэтгэлийг хөндөж хүний сул дорой шинжийг буруушаан зэмдэж байсан нь нэгэхэн ч үгүй. Тэрээр чин хайраар үннийг тунхаглаж хэлдэг байв. Бэлдуучлах, үл итгэх, хууль ёсыг уландаа гიშх явдлыг буруушаан гашуун үгээ хэлж байхдаа түүний хоолойд нулимс зангирч байсан юм. Зам, үнэн, ам болсон түүний хүлээн авахаас татгалзсан хайрт Иерусалим хотынхныхоо төлөө тэр гашуудан уйлсан. Өөрийн аврагчаа танихгүй байсан тэдэнд инхри алдам инэрэнгүй хандаж байсан билээ. Түүний амьдрал нь бусдын төлөө зовнил, бие хайрлахгүй бүтээсэн гавьяат үйлс байлаа. Есүсийн хувьд сүнс бүхэн маш үн цэнтэй байв. Тэнгэрлэг эрхэм чанарыг ямагт чанлан сахиж, Бурхны гэр бүлийн гишүүн бүрийг мэхийн хүндэтгэж байв. Тэрээр хүн бүхэнд цөвтөж доройтсон оюун сэтгэл буйг олж харсан бөгөөд чухам тэднийг аврахын тулд энэ ертөнцид ирсэн билээ. Энэ бүхэн Есүсийн газар дэлхий дээрх зам төрхийн илрэл бөгөөд Бурхны мөн чанар юм. Христийн ам амьдралаар илэрсэн Тэнгэрлэг нэгүслийн давалгаа эцгийн зүрхнээс ундран
хүний хөвгүүдэд цутхан орсон тэр билээ. Элбэрэлт нэгүүлсэнгүй аврагч Есүс мах бодоор илчлэгдсэн Бурхан байсан бүлгөө. Есүс биднийг аврах гэж амьдарч, зовж, шаналж, ам бие зориулсан юм. Бид бүхнийг мөнхийн баяр баясгалантай золгуулахаар тэр өөрийгөө зовлонт хүн болгосон. Бурхан өгөөмөр буян бөгөөд үннээр бэлхэгч өөрийнхөө хайрт хүүгээ бичиглэхийн аргагүй суу алдрын орноос хараал зүхлийн сүудэрт харанхуйлж нүгэл автаж зэрэмдлэгдсэн энэ дэлхийд илгээжээ. Басгүй тэр эцгийн хайрын өлгий дотор оршигч түүнд басамжлал, доромжлол, үзэн ядалт хийгээд үхлийг твчиж өөрийгөө болон Тэнгэрлэгч нарын мөргөл залбирлыг орхин одохыг зөвшөөрчээ. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгэлт бууж түүний шарахаар бид итгэрсэн. Элсэн цөлд Гецаманд болон загалмаа дээрх түүний шаналлыг харагтун. Бурхны ариун хүү өөрөө нүгэл хилэнцгийн дарамтыг үүрсэн. Бурхантай бүхнээр нэгдмэл тэрбээр Бурхныг хүнээс холдуулсан гим нүглийн бүхий л аимшигт зовлон амсарч мэдэрсэн. Юуны учир түүний амнаас Бурхан минь юунд та намайг орхив гэсэн шаналнтай дуун алдурав. Хүнийг Бурханаас тусгаарлсан нүглийн аимшигт үр дагавар Бурхны хүүгийн зүрхэнд тусчээ. Энэ агуу их өргөл нь хүнийг хайрлах хайрыг эцгийн зүрхэнд дотор ноцоож түүнд аврах сэтгэл төрүүлэхийн тулд байгаагүй юм. Огт тийм биш. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Агуу их цагаатгалын өргөлийг авснаар Бурхан биднийг хайрлаагүй билээ. Харин эсрэгээр нь тэр бидэнд хайртай байсан учраас цагаатгалын өргөлийг урдаас төлөвлөсөн байжээ. Есүс цөвдөж доройтсон дэлхий дээр Бурхны хязгааргүй хайрыг илэрхийлж чадах Бурхны зууч байсан юм. Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвдрүүлсэн. Бурхан хүүтэйгээ хамт зовж шаналсан. Бидний нүглийг цагаатгахын төлөө өргөсөн мөнх хайрын төлөөс нь Гецеманы цэцэрлэгдэх энэлэн Голготын загалмаа дээрх үхэл юм аа. Есүс тиймээс эцэг намайг хайрладаг. Учир нь би өөрийн амийг буцаан авахын тулд амиа өгнө. Мөн эргүүлж авах болно гэж хэлсэн билээ. Өөрөөр хэлбэл миний эцэг та нарыг хайрладгийн учир би өөрийн амиа та нарын цагаатгалын тулд өгч буй. Та нарын төлөөний хүн буюу батлан даагч болж та нарын гим нүгэл үүргийг өөртөө авч өөрийн амиа өгснөөр би эцэгтэй улам бүр эрхэмлэгдэнэ. Учир нь миний өргөлийн ачаар Есүст итгэгчдэд Бурхан голч шудраг цагаатгагч болох юм гэжээ. Бурхны хүүгээс өөр хинч биднийг цагаатгах чадахгүй. Учир нь эцгийн дотор байгч нэгэн нь л Бурхныг илчлэх бүлгөө. Бурхны хайрын гүн хийгээд өндрийг мэдгч Есүсээс өөр эцгийн хайрыг дэлхийд нээгч нэгэхэн ч үгүй. Гэмт хүмүүсийн өмнөөс өргөсөн Христийн өргөл нь агуу байгаа зогсохгүй. Зөвхөн энэ өргөлөөр л төөрөлдөн байгаа хүмүүст их эзэн хайраа илэрхийлэх билээ. Учир нь ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгөө өгсөн тэр хүүгээ зөвхөн хүмүүсийн дунд байлгаж тэдний нүгэл хилэнцгийг үүрүүлэн золиос болгон өхүүлэхийн тулд илгээгээгүй юм аа. Тэр түүнийг цөвтөж доройтсон хүмүүн төрөлд өгсөн билээ. Христ тэдний аж төрөл хэрэгцээний дунд амьдрах ёстой байв. Бурхантай нэгдмэл тэрбээр өөрийгөө хүний хүүхдүүдтэй салшгүй холбоогоор холбосон юм. Есүс тэднийг ах дүүс гэж дуутахаас ичээгүй. Тэр бол бидний төлөө золиослогдсон нэгэн. Эцгийн хаан ширээний өмнө хүний төрхөөр залрагч бидний хамгаалагч ах минь юм. Тэрбээр бас түүгээр цагаатгагдсан хүн төрлөختөнтэй бүх үеүүдэд үрд холбогдсон нэгэн мөн. Тэр хүний хүү бүлгөө. Энэ бүхэн хүнийг нүглийн хөнөөлт ангалаас гаргаж Бурхны биднийг хайрлсных нь хариуд хайрлаж гигэн амьдралын баяр баясгалыг хуваалцахын тулд юм аа. Бидний цагаатгалын үндэс нь өөрийнхөө хүүг бидний төлөө золиоссон Тэнгэрийн эцгийн агуу их суу өргөл нь Христийн ачаар бид ямар болж чадах вүлээ гэсэн өөдрөг төсөөллийг төрүүлэх учиртай. Нэгэнтээ номлогч Иохан мөхөж доройтсон хүн төрлөختнийг Бурхан хичнээн өгөөмөр сэтгэлээр хайрладаг болохыг хараад мөнхөө хайрын үлэмж хүч сүр жавхлан үгээр илэрхийлж ис чадахтаа бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхосныг хараач гэж
уулга алджээ. Бурхан хүнийг ямар их эрхэмлэн вэ? Гэм нүгэл хийснээр хүний хөвгүүд сатааны харьяат болжээ. Адамын үр удам Христийн амиа зориулсан цагаатгал өргөлд итгэсний дараа л дахин Бурханы хүүхдүүд болох болно. Хүний язгуур чанарыг авснаар Христ хүн төрлөختнийг өргөмжлөн дээдлжээ. Одоо Христтэй холбогдсоноор цөвтөлж доройтсон хүмүүс үнэн хэрэгтээ Бурханы хүүхдүүд гэсэн өндөр хүндтэй нэрээр нэрлэгдэх боллоо. Тийм хайрыг юутаач зүйрлжихгүй билээ. Тэнгэрийн хааны хүүгүүд ямар эрхэм хүслэн бэ? Энэ нь гүн гүнзгий сэтгэж ургуулan бодох зүйл биш гэж юу? Өөрөөс нь нүүр буруулсан хэдийч ертөнцийг хайрлах Бурханы хайр юутай хосгүй вэ? Энэхүү бодол санаа сэтгэл булааж Бурханы сургаалыг сүслэн дагах ухаан хайрлал нам. Загадмайн гэрэл гэгэндэх Бурханы зан төрхийг хичнээн их судлах тусам элбэрэл хайр, өршөөл инэрл лүгэ зөвхт ёс, шудраг шүүлт хэрхэн шүтэлцсэнийг улам улмаар ойлгож Бурханы химжээшгүй хайр хийгээд төөрч бүдэлсэн хүүгээ инэрх эхийн сэтгэлээс хавьгүй илүүтэй түүний нэгүүлсэнгүй их зан чанарын үе олон гэрчлэлүүд тов тодорхой болж ирдэг юм аа.